За та бүхэн сайн байцгаана уу? Бүрэлдэхүүн өвсөн багшийн гэгэрэлт хөрөх газрын зураг хичээл үргэлжилж байна. За ингээд элбийн бие гэгэн гэрлийн сэтгэл хоёрын талаар бид дараагийн хичээлээр ярих болно. Тэгвэл энд би нэгэн зүйлийг хэлмээр байна. Бидний энэ бие, энэ сэтгэл хязгаартай, хил хязгаартай. Тийм биз? За тэгвэл дотоод машинарын сэтгэл, дотоод машинарын биед ямар ч хил хязгаар байдаггүй. Огторгүй аль хүртэл үргэлжлэн бидний машинарын, дотоод машинарын сэтгэл тэр хүртэл үргэлжилнэ. Хаана л огторгүй байна? Бидний дотоод машинарын энерги тэнд байж л байдаг. За жишээлх юм бол 100 сая жилийн газар байгаа тэр ертөнцийн би төрье гэж бодъё л доо. За 100 сая тэрлион жилийн гэрлийн жил. Тийм зайд байж байгаа галакси дээр би төрье гэж бодох юм бол миний энэ махан биед цаг хугацаа орон цаг туулах шаардлагатай. Тэгвэл дотоод машинарын сэтгэлд санахын төдийд л тэнд хүрнэ. Хаана л огторгүй байна? Тэр хүртэл түгнэ гэдэг байгаа ш. Түгж оршно гэдэг байгаа ш. Тэгээд хаана л огторгүй байна? Тэнд бидний энэ дотоод машинарын энерги байж л байдаг. Санангууд тэнд ингээл гараад ирнэ. Тэр галакси дээр санахын төдийд тэнд pop гэд гараад ирэх байхгүй. Эндээс ингэж яваад тэнд хүрнэ гэсэн тийм зам байхгүй. Тийм орон зайг туулах цаг хугацаа хэрэггүй. Дэшээ гараад доошоо гараад ингээд явна гэсэн тийм юм байхгүй. Эндээс эхлээд энд дууснаа гэсэн тийм, эндээс гараад тэнд хүрнэ гэсэн тийм зүйл тэнд байхгүй гэдэг шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бид хэлний агилгын талаар ярина. За хэлний агилгын бяцлаглыг хийхэд 3 зүйлийг ойлгох хэрэгтэй. Зүрхэн төвдөх, тарины шим, хамрын үзүүрдэх, гэрлийн шим, нууцын хүрдэндэх, туслын шим гэсэн ийм 3 зүйлийг бид ойлгох шаардлагатай. За тэгэхээр үндсэндээ бид биений агилгын дадлагыг хийгээд амжилттай хийж чадах юм бол бид хэлний агилга руу орно. Энийг нэгэн зэрэг хийхгүй, нэгийг нь амжилтанд хүргэж дараагийнхаа шатанд орно гэсэн үг. Гэтэл энэ хичээл дээр бол бид энэ системийг бүхэлд нь ойлгох шаардлагатай байгаа учраас та бүхнийг биений агилгын дадлагыг гүйцээж амжилт гаргаж чадаагүй байгаа ч гэсэн би хэлний агилгыг өнөөдөр ярьж өгөх хэрэгтэй байгаамаа. За хэлний агилгын дадлагын үеэр бид зүрхэн хүртэндээ төвлөрөх ёстой. За түрүүнд нь бид нууц эрдний хүртэнд төвлөрч байсан шүү дээ. Тэгвэл энэ удаа бид зүрхэн хүртэндээ төвлөрч туслахнэ. За ингээд нууц эрдний хүртэнд төвлөрөөд бяцлагж байхад бидний хий гол судланд уусна. Мөн тэгээд бидний амьсгал, бидний сэтгэл тогтвортой болно. Тэгвэл яг зүрхэнд уусж байгаа шиг ийм гүнзгий байж чадахгүй. Тийм учраас биднээс энийг гүнзгийрүүлэхийн тулд зүрхэн хүртэндээ төвлөрч бяцлагж байгаа. За ингээд зүрхэн хүртэнд төвлөрч бяцлахад бидний хий гол судланд зүрхэн хүртэнд гол судлаар урсаад тэгээд тэндээ тогтворж жоод тэгээд бид уусалтын шинжүүдийг илүү гүнзгий үзнэ. Илүү гүнзгий мэдрэх нь байна. За ингээд эдгээр уусалтын шинж бол 8 шинж байгаа. Та бүхэн санаж байгаа бах. Утаа, зэрэглээ, галын очис, зулын гэрэл. За тэгээд цагаан гэрэл, улаан гэрэл,
хар гэрэл, кигэн гэрэл гэсэн ийм 8 шинж байгаа. Эдгээрийг та нэг бүрчлэн мэдрэх нэ. За эдгээр шинжүүдийг та мөн өөр бусад үед бас үздэг. Жишээлх юм бол ухаанаа алдах үед, ухаан алдаж унах үед, эсвэл маш гүнзгий согтуу байх үед, эсвэл хэн нэгэн таны толгой руу цохиод авах үед. Тэдгээр үеүүдэд та энэ 8 шинжийг мөн адилхан мэдэрдэг байна. Тэгэхдээ хэдэн хувиар мэдэрх вэ гэдэг нь өөр. Тэгэхдээ тийм эгэл жирийн үед мэдрэх нь ямар ч дэс дараал байхгүй. Ямар ч дэс дараалгүй байдлаар үзэх нь шүү дээ. Өөрөөр хэлбэл таны энэ шинжүүдийг үзэх дарааллууд нь өөрчлөгдчихдөг гэсэн. Энэ тэндээ ороод ингэж эмх замбраагүй байдлаар тэгтээ эдгээр шинжүүдийг мөн үзэх бололцоотой байдаг байна. За ингээд одоо би таныг толгой руу ч маш хүчтэй зогчих юм бол эсвэл нөө боксчд байдаг штэ. За тэд бол одоо бас энийг мэдэрдэг баг. За ингээд боксж байгаа хүмүүс нокаутанд ороод нокдаун болоход за ингээд унахад бол тэр гарцаа байхгүй энэ шинжүүдийг мэдэрч байгаа. Маш богино хугацаанд ч байж магадгүй. Тэгэхдээ эмх замбраагүй энэ тэндээ орцсон дэс дараалалгүй байдлаар эдгээр шинжүүдийг үздэг. Минийхээр бол ингээд хүчтэй цохилтонд өртөхөд хүний энэ махбодууд нь сэгсрэгдчихдэг юм шиг байна. Тэгээд ийм янз бүрийн энэ тэндээ орцсон эмх замбраагүй байдлаар эдгээр шинжүүдийг үзэж болдог байна. Таны биеийн энэ таны сэтгэл, таны энерги, таны махбодууд гэд ингээд цогтой байж байгаа шүү дээ. Тэгэхээр маш хүчтэй цохилт ингээд ирэх үед төр зуртад хэдүүс бүгдээ ингээд байр байдлаа алдаад ингээд одоо сэгсрэгдчихдэг гэж хэлэх юм да. Сэгсрэгдчихдэг байж магадгүй юм да. Тэгээд энэ шинж тэмдгүүдийг наан цаана гаргаад үздэг байна шүү. Тэр мэтчлэн ухаалдах үе одоо нам согтох үе зэрэгт эдгээр шинжүүдийг мөн үздэг байна. За бидний энэ дадлагын хувьд одоо эдгээр шинжүүдийг бид зүрхэн хүртэндээ үзэх ёстой. За үүний тулд та дөрслөл үүсгэн мэдээж гол судал тэдгэрийг эхлээд дүрслэнэ. За тэгээд зүрхэндээ 8 дэлбэтэй, 8 салаатай ийм доош харсан цагаан хүрд байна гэж зүрхэн хүртээ дүрслээд. За тэгээд зүрхэн хүртнийхаа гол судлан дотор улаан цагаан нийлсэн тусал байна гэж дүрслэнэ. За ингээд улаан тусал нь доотлолтой, цагаан тусал нь дээдлэлтэй тал талаараа нийлсэн ийм бүрхий бөмбөг мэт хэлбэртэй тусал байна гэж дүрслэнэ. Нэг л тусал юм. Нэг юм бүрхий туслыг та голоор нь ингээд хэрччих юм бол доотл нь улаан, дээдл нь цагаан. За тийм гэсэн үг. За ингээд танд эсвэл улаавтар туяатай цагаан тусал, ягавтар тийм тусал дүрсэлж бас болно. Хэрвээ танд аль нь илүү эвтэйхэн байна тэргээрээ дүрсэлсэн ч болно. За ингээд саяхыг давтан хэлэхэд энэ улаан цагаан нийлсэн ийм тусал тал талаараа нийлсэн байна гэж дүрсэлсэн ч болно. Эсвэл улаан туяатай цагаан бөмбөлөг байна гэж аль нь танд илүү эвтэйхэн байна түүгээрээ дүрсэлж болно. За ингээд зүрхэн хүртэндээ гол судланд улаан цагаан нийлсэн тусал байна. Тэр тусал одоо шар будаанаас жижигхэн. Шар будаанаас жижигхэн, аль болох жижигхэн дүрсэлүүлсэн. За тэгээд тэр туслын голд та бүхэн одоо А үсэг дүрсэлж болно. Төвдийн А үсэгч эсвэл өөрийнхөө хэл дээр А үсэгч мөн дүрсэлсэн болно. Эсвэл зүгээр дүл. Ийм хар дүл байна гэж дүрсэлсэн ч мөн болно. За энэ дүлийг надаа гэдэг. Энэ надаа хэмээх энэ дүл доотлол нь дүлний доотлол нь ийм жижиг бүөрхий. Тэгээд дээшээ ингэж
зигзаг маягтай болж ирээд үзүүр нь нарийсаар багаад агааш дууссан. Иймдвэл тэр доотлих нь бөөрөнхийн одоо зүүнний сөвөгч шиг тийм жижигхэн. За ингээд нарийнхан зүүнний сөвөгч гэдэг бол одоо маш нарийнхан зүйл. Биднээс хөвшөртсөн бидний хувьд бол одоо шилгүүгээр баг хармааргүй. Харааны шил хийж хармаар тийм жижигхэн сөвөгчтэй зүү штэ зүүнний сөвөгч. Тэрүүн шиг ийм жижигхэн ийм дугуй. За ингээд тэр зүүнний сөвөгчнээс дээшээгээ ингээд дугуураад долиглоод ирсэн байгаа нь яг одоо нөгөө аалзны шүс шиг. Аалзны шүс шиг тийм нарийнхан ийм зүйл ингээд долиглоод явж байна гэж. За тэрхүү дөлний үзүүрт бид төвлөрөх ёстой. За энэ бяцлаглыг бид тайрны шим гэж нэрлэдэг байх юм. За энийг маш одоо дэлгэрэнгүй одоо маш бодлонтой байдлаар дүрсэлж бас болдог. Ингээл цэцгийн дэлбэ ингээл янз бүрийн тарны үсгийн дэлбэн дээрний үсэг ингээд бүр илүү хэцүү байдлаар ч гэсэн дүрслэх нь байдаг. За ингээд тэр зүрхэн хүртэн дотор баг супермаркет нээчмээр ийм дэлгэрэнгүйч дүрслэх нь байдаг. Зарим хүнд тэр нь тустай байдаг. Их төвхтэй юмд дуртай хүн байдаг штэ. Төвхтэй байх тусмаа тэр хүнд нөлөөлдөг. Тийм хүмүүсийн хувьд одоо тийм төвхтэй байдлаар ч гэсэн дүрсэлж бас болно гэсэн үг. Эхлэл сурагч бидний хувьд бол одоо аль болох яаж хялбар энийг ойлгох вэ гэж хичээхэн зүйтэй юм. Гэхдээ бидний одоо анхаарах зүйл бол тэр дөлн дээр надаа хэмэх дөлн дээр. Тэгтээ тэр бүр дөлний ингээд дээшээ яваад тэр агаарт нийлсэн нарийсаар нийлсэн тэр үзүүр дээр төвлөрөхийг хичээх хэрэгтэй. За энэ төвлөрлөө алдахгүйгээр одоо яг энд нэгэн үзүүр сэтгэлээр 3-4 цаг бясалгаж чадах юм бол таны биеийн бүх энерги гол сүдэл рүү урсаад за тэгээд зүрхэнд тогтворчоод тэгээд уусаж эхэлнэ. За энэ бол одоо маш хүчрхэг. Төрөвчийн анхны биеийн агилгын дадлагыг бодох юм бол хамаагүй хүчрхэг. Маш хүчтэйгээр хий ууснаа гэсэн үг. Тэгтэл хангалттай биш. За ингээд илүү хүчтэй яаж болох юм бэ гэхээр л бидэнд гэрлийн шим гэдэг дасгал хэрэгтэй байна. Яг л нөгөө дүрслэл тэгээд хий гол судланд татагдан ирж тогтворчоод уусна. Тэгтээ бидэнд энийг илүү хүчтэй болгох хэрэгтэй. Яагаад гэвэл бидэнд үхлийн үе шиг тийм хүчтэй хэрэгтэй байхгүй юу? Тийшэл төхөд байгаа. Та нууц эрдний хүртэнд ч гэсэн төвлөрөөд ингээд бяцлагж яхад яг адилхан хий гол судланд ороод тэндээ тогтворчоод ууссан. Та адилхан нөгөө шинжүүдийг л үзсэн. Тэгтэл хангалттай гүнзгий биш байна. Ингээд бид зүрхэн хүртэндээ түүнийг дадуулж байгаа. За ингээд бид одоо тэмдгийн төдийгийн гэрэл үзэхийн тулд үхлийн үед хүрч байгаа юм шиг тийм гүнзгий уусалтыг мэдрэх ёстой гэсэн үг. Одоо бид төвлөрлийн байрлал тэгээ төвлөрлийн объект хоёрыг ашиглах ёстой. За ингээд гүнзгий амьсгал авч гаргаж агаад ингээд маш хүчрхэг зүрхэн хүрт гэдэг чинь маш хүчрхэг газарт тэгээд маш хүчтэй дүрсэл үүсгэж байгаа. Ингэсний хүчээр биднийхий төрөөчийнхаас улам илүү гүнзгий уусгах нэ. Төгс сэтгэлийг олохын тулд бид яг үхлийн үе шиг гүнзгий төвшөнд бяцлаглынхаа хүчээр хурч очино. Тэрэнд бидний зорж байгаа зорилго тэр юм. За ингээд үүний тулд бид одоо энэ хамрын үзүүрдэх гэрлийн шим гэдэг бяцлагал шилжин. Энэ нь
бид амьсгалаараа умаахум гэсэн тарныг хэлнэ гэсэн үг. За ингээд бид бүгдээрээ ингээд амаараа хум гэд тарныг уншдаг. За ингэж тарныг ингэж унших нь одоо голдуу үүсгэлийн зэргийн дадлгуудад ордог. Тарныг ингэж яг дуулдахаар уншаад тоолдог. Энэ бол үүсгэлийн зэргийн дадлгууд байдаг. За түүнээс гадна заримдаа бид бас бодолтой уншдаг. Тарныг бодлороо. Ингээд дуулдахааргүй те бодлороо мөн тарныг тоолох нь байдаг. Тэгвэл одоо бид энэ умаахум тарныг аль нь ч биш, чангаарч биш, бодолтойч биш, амьсгалаараа унших нь шүү дээ. Амьсгалаараа уншина. Бидний гарах амьсгалаар хум гэсэн тарны үсэг хэлэгдэнэ. Яг хум гэж байгаа мэт амьсгал гарна гэсэн үг. За ингээд амьсгал авахдаа гэдэг тарны үсгийг хэлж байгаа мэт тийм аялгаутай амьсгал авна гэсэн үг. Таны амьсгал хар аяараа тарны дуу гаргах нь биш таны амьсгал. За ингээд энийг бид хамрын үзүүрдэх гэрлийн шим гэж нэрлэдэг байна. Яагаад энийг гэрлийн шим гэсэн юм бэ? За бид энэ ам баригч хийтэй тулж ажиллаж байгаа. Бидний энэ орж гарч байгаа амьсгал бол ам баригч хий юм. За энэ ам баригч хий бүдүүн хэлбэртэй байгаа, нарийн хэлбэртэй байгаа. Бүдүүн хэлбэр нь одоо бидний энэ амьсгалаар орж гарч байгаа энэ агаар юм. Энэ бол ам баригчийн бүдүүн хэлбэр. За ингээд мөн бидний тархинд ч гэсэн байгаа. Бидний биеийн бүх хэсэгт байгаа. Тэгтээ голчлон авч гарч байгаа амьсгал бол ам баригчийн бүдүүн хий байдаг байна. За ингээд энэ хийний хамгийн нарийн хэлбэр нь дотоод маш нарийн хий гэж байгаа. Дотоод маш нарийн энерги гэсэн үг. За энийг бид одоо ам баригч хийний маш нарийн хэлбэрээ гэж нэрлэдэг байх юм. За энэ маш нарийн хий, маш нарийн ам баригч хийний дотоод маш нарийн хэлбэр нь ерөнхийдөө бол цагаан өнгөтэй. Тэгсэн мөртлөө дотор нь 5 өнгө тавуулаа агуулгаддаг. 5 өнгө тавуулаа агуулгаддаг ийм солонгорсон тэгтээ цагаан өнгийн ийм хий байдаг байна. Тэгэд ингээд 5 өнгө тавуулаа агуулгадж байгаа учраас бид энийг гэрлийн шим гэж нэрлэсэн. За ингээд тарныг бид дуулдахаар уншиж болдог, бид бодлороо мөн уншиж болдог гэж хэлсэн. За үүнээс гадна тарныг бид бас дүрслэлээр одоо тарныг уншиж болдог вэ? Дүрслэлээр. За ингээд хүмүүсэг гарчин, хүмүүсэг орчин гэдэг дүрсэлж бас болох нь шүү дээ. Тэгэхдээ одоо энд бидний хийж байгаа дасгал энэ гурвын аль нь ч биш. Энэ бол амьсгалаараа дамжуулж бид тарныг уншина гэсэн үг. За энэс бусад бүх тарныг уншлага хиймэл тарны уншлага байх нь шүү дээ. Тарныг хиймлээр үлдэж байна гэсэн үг. Тарн бичих, унших, дүрслэх, бодох зэрэг нь бол бүгдээрээ хиймэл тарн. Жинхэнэ тарн бол амьсгалаар. Одоо бидний хийх энэ дасгал. Бидний амьсгал жинхэнэ тарн байх нь шүү дээ. Энэс бусд нь бүгд жинхэнэ тарн биш ээ. За ингээ бидэнд амьсгал авч гаргахад бид 3 үйлдэл хийдэг. Бидэнд амьсгал авах гэж байгаа. Тэгээд амьсгал гаргах гэж байгаа. Тэгэхдээ энэ хоёрын хооронд бас зай байгаа. Тэр амьсгал авах гаргах хоёрын чинь хоорондын зай гэдэг. Ийм 3 зүйлийг хийдэг байна шүү дээ. Энэ 3 алхам чинь хум гэсэн тарнаар хийгдэх ёстой. Амьсгал авахд саатан оршиход амьсгал гарахад хум. Амьсгал авахд саатан оршиход амьсгал гаргахад хум гэсэн тарин хэлэгдэх ёстой бидний амьсгалаар. Тэр амьсгал авлаа, барьлаа, гаргалаа. Авлаа, барьлаа, гаргалаа. Тэр барих гэдэг дээр нь бид хүчээр барихгүй шүү дээ. Угаасаа тэнд өөрөө саатан оршиж байгаа. Тийм завсар тэнд байгаа гэсэн үг.
Амьсгал авлаа, саатлаа, гаргалаа. Авлаа, саатлаа, гаргалаа. Энэ бол умаахум. За ингээд бидний дүрслэл маань энд юу байгаа вэ гэхээр улаан цагаан нийлсэн тусал дунд нь надаа хэмэх дүл байж байгаа. Тэгэхээр энэ тарны гэрлийн шим гэдэг дасгалыг хийхэд тэр дүлний үзүүрээс нэг хөх өнгөтэй энерги тасран гараад бидний гол судлаар өгсөж байна гэж бид дүрслэхий. Тэр үед тарны аялгау сонсогдох нь шүү. За ингээд наданы үзүүрээс нэг хэсэгхэн хөх өнгөтэй хий гинүү, энерги гинүү ялгаагүй тасран гараад таны хоолой хүрд ингээ хүрээд тэгээд амьсгалч нь хамраар ингээ гарахын үед та хум гэсэн тарны аялгауг сонсно. За ингээд буцаад амьсгал орлоо, гол судлаар оруулаа, зүрхэн хүрдний тэр наданы үзүүрт очиж уусахад гэсэн тарны аялгау та сонсно. За ингээд тэнд ингээ саатан байх тэр хооронд гэсэн тарны үсэг сонсогдно. Гэт авах амьсгалтай гэж сонсогдоод за ингээд энерги тэр дүлэнд шингэж уусаж байгаа тэр хугацаанд амьсгал буцаад гарахад хум гэсэн аялгауг та сонсох нэ. За ингээд энэ гэрлийн шим гэдэг дасгалыг бид ингээ үргэлжлүүлээд хийгээд байх тусам бидний орж гарах амьсгал богиносод харин зүрхэнд саатан орших хугацаа нь уртсаад ирдэг байна. За энэ яагаад ингэж байгаа юм бэ гэвэл таны төвлөрлийн хүчээр ингэж байгаа. Таны төвлөрөл хүчтэй болоод ах тусам тэнд саатан орших хугацаа нь уртсаад байна гэсэн үг. За ингээд таны амьсгалаар энэ тарны умаахум гэсэн тарн хилэгдэж байна штэ. Тэгэхдээ таны тэр дүлний үзүүрээс тасарсан гол судлаар дээш өгсөд духны хүртэл явна. Тэгээд буцаад доошлоо зүрхэн шингэнэ. Ийм замыг туулгана шүү. Ингээд духны хүрээд ажууфнаар таны хамрын үзүүр хүртэл явах юм байна. Таны хамрын үзүүр хүртэл яваад тэгээд дахиад буцахдаа духны хүртлөө буцаж дээшлээд тэгээд гол судлаар доошлно гэсэн үг. Ингээд доошлоод хаана хүрэх вэ гэхээр зүрхэн хүртний голд байж байгаа тэр тусланы үзүүрдэх наданы үзүүрт хүрнэ. Уусна. Тэгээ буцаад энерги дахиад гарахтаа дахиад гол судлаар духны хүрээд тэгээ хамрын үзүүр хүртэл явна. Духны хүртнээс доошлоод хамрын үзүүр хүртэл яваад авах амьсгалтай цог буцаад дээшилж духны хүрт ороод тэгээд доошоо зүрхэн хүртлүү очих нэ. За ингээд энэ дасгалыг цааш нь өргөжүүлж бас болно. Өргөжүүлэхийн тулд хум гэсэн амьсгал гарах амьсгалтай цуг таны тэр энерги хамрын үзүүр хүртэл явна. Хамрын үзүүр хүртэл яваад хамраар гарч бүх оршихуйг тэр чигээр нь огторгуйг нилэн хүйдэн бүрхэнэ гэсэн үг. Огторгуйд нилэн хүйдэн түгээд тэгээд авах амьсгалтай цуг гэх авах амьсгалтай цуг тэр бүх энерги таны гол судлаар ингээд орхино шүү. Ингэж дүрсэлж бас болно. За ингэж энэ бяцлаглыг хийснээр бидний орох гарах амьсгал аяндаа богиносод саатан орших хугацаа нь аяндаа уртсаад ирнэ. Энэ ингээд амьсгалаа хүчээр зүрхэндээ барина гэсэн үг биш. Энэ бол хар аяараа явагдана. Уртсаад ирнэ гэсэн үг. За энэ гэрлийн шим гэдэг бяцлаглын тусламжтайгаар бидний бүх биеийн зүрхэн хүртэнд дэх гол судланд уусах болно. Энэ нь түрүү хийжсэн дасгалаас хамаагүй илүү хүчирхэг уусалт явагдана гэсэн үг. За ингээд тарны шим гэдэг бяцлаглаас илүү гүнзгийрээд ирэх нь штэ энэ гэрлийн шимээр. За ингээд одоо яах вэ гэхээр уусалтын 8 шинжийг дахиад үзнэ. Утаа, зэрэглээ, гэрэлцох, тосон зул, цагаан гэрэл, улаан гэрлийн огторгуй, хар гэрлийн огторгуй,
гэгэн гэрлийн өгтөргүй. Энэ 8 шижийг бид дахиад үзэн тэгтээ өмнөхөөсөө илүү гүнзгий үзэхнэ. За ингээд тарны шим, гэрлийн шим. Одоо бид бүр илүү хүчтэй болгоно. Энийний тулд одоо бид туслын шим гэдэг бяцлаглыг ашиглана. Яагаад гэвэл хичнээн хүчтэй байлаа ч гэсэн биднээс үхлийн үе шиг тийм хүчтэй мэдэрч чадахгүй шүү дээ. Тийм учраас үхэхээсээ өмнө үхлийн үе шиг тийм зүйлийг бид мэдрэх гэдэг. За ингээд нууцын хүртэнд дэх туслын шим гэдэг энэ дасгалыг хийхийн тулд бидэнд одоо консорт хэрэгтэй. Бид одоо энэ консорт буюу энэ дадлагын хань гэд урд бас ярьжсэн да та бүхэн санаж байгаа бол. За энэ бол одоо танд тустай. Тэгтээ заавал гэсэн үг биш. Албатай биш. За та бүхэн энэ одоо тантрын ёсны ядан бурхтыг санаж байгаа бол тэд дандаа ийм арга билэг эвцэлсэн яв юмын байдалтай байдаг шүү дээ. Гухя самажа ч гэсэн мөн тийм байдалтай. Хар хөхлагшинтай, элбийн хань нь цайвар хөхлагшинтай. Яг л тэр юм. Одоо тэр бол одоо бэлэгдэлнэ гэсэн үг. За ингээд яг одоо уламжлал ёсоор бол бид энэ ядан бурхад байдлаар өөрсдийгөө бүтээдэг. Яг ийм байдлаар бүтээдэг. Тэгэхдээ энэний тулд бидэнд зохих авшиг дамжлагыг хүртсэн байх шаардлагатай байдаг. Өнөөдөр миний энэ зааж байгаа юм. Би өөрөө авшиг дамжлага өгдөггүй, хүртээдэггүй. Энд авшиг дамжлага хүртсэн хүн байгаа юугүй юу гэдгийг бид мэдэхгүй байгаа учраас зүгээр өөрийгөө гэрлэн бий болсноор дүрслэхэд хангалттай. Заавал ийм ядан бурхан байдлаар өөрийгөө үүсгэх шаардлагагүй гэсэн үг. За ингээд нууцын хураангуй сандуй бурхны авшиг хүртсэн эсвэл ханцшгүй дандрын аль нэгэн авшгийг хүртсэн хүн байх юм бол одоо өөрийгөө ийм ядмын үүсгэл хийх эрхтэй болсон байдаг байна. За ингээд бид одоо энийг чинь яагаад энийг ашиглаж байгаа юм бэ гэвэл үүлийн хүчийг ашиглах гэдэг. Үүлийн хүч гэхээр л юу вэ гэхээр шунал, нойр, үхэл. Эсэр үедээ бид шунал одоо энэ шунал хүсэл гэдэг чинь энэ секси энерги ашиглана. За тэгээд нойрны үед бид зүүдийг ашиглана, үхлийн үеэр бид үхлийг ашиглана гэж бид ярьсан. За энэ бяцлаглыг яаж хийх вэ гэх юм бол таны зүрхэн хүртнээс гол судлаар хэрвээ та эрэгтэй хүн бол цагаан дусал доош тасраад таны нууц эрдний үзүүр хүртэл явна. Хэрвээ та эмэгтэй хүн бол улаан дусал тасраад гол судлаар урдан таны нууц эрдний үзүүр хүртэл явна. За ингээд энэ тухай илүү тодорхой ярьж чадахгүй байгаа хүлцэл өчж чинь. Тэгтээ энэ одоо консорттой дадуулна гэдэг чинь та хоёрын эвцэлтцэн. Тэгээд яг одоо гол судалнууд чинь нийлцсэн байгаа гэсэн үг. Яв юмын байдалтайгаар бид бяцлагж байгаа шүү дээ. За ингээд эмэгтэйгийнх нь бас одоо зүрхэн хүртнээс доош улаан тусал. Ингээд энэ хоёр тусал, улаан цагаан хоёр тусал яг тэр нууц эрдний үзүүрт хүрээд гол судлалын үзүүрт хүрээд хоёулангийнх нь гол судлалын үзүүрт хүрээд тэнд нийлэх нь шүү дээ. Нийлэх үед нь яг тэр хэсэг дээр бид нийлсэн хэсэг дээр тэр хоёр туслын нийлж байгаа хэсэг дээр бид төвлөрнө. Бид маш хүчтэй төвлөрч байгаа. Тэгээд тэр туслууд буцаад явна. Буцаад яваад дахиад доошлон, дахиад нийлнэ, дахиад төвлөрнө. Тэгээд буцаад явна. Ийм бяцлаглыг бид хийх ёстой. За ингээд энийг одоо ингээд бид дадуулна. Энийг одоо бид ингээд төвлөрөөд бяцлагаад байх нь шүү дээ. Энэ тарны шим гэдэг бяцлал гэрлийн шим, тэгээд энэ хамгийн сүүлийн туслын шим. Энэ гурван бяцлаглалын тусламжтайгаар таны одоо зүрхэн хүрт онгойно. Зүрхэн хүрт одоо нээгдэнэ. Энэ гурав нийлээд таны зүрхэн хүртийг онгойлгох тийм чадaltaй гэсэн үг.
За ингээд таны зөөрхөн хүрд одоо онгоочлоо штэ. Тэгсэн ч гэсэн өхлийн үеигт хүрсэн үү гэвэл мөн л хүрээгүй. За ингээд хангалттай биш бах нэ. Энэ төвшөнд хүрээд танд одоо яг бодит хань биш бас дүрслэлийн хань байж болно. Заавал бодит хань байх шаардлагагүй гэж би түрүү хэлсэн шүү дээ. Тэр чинь яагаад тэгж хэлсэн бэ гэвэл танд дүрслэлээр мөн энийг үүсгэж болно гэсэн үг. Заавал биш гэж яагаад хэлсэн бэ гэвэл та дүрсэлж болно. Хэрвээ дүрслэхгүй яг жинхэнэ бодит хүн байх юм бол энэ бол одоо бонус гэсэн үг. Илүү нэмэгдэл гэсэн үг. Нэмэгдэл тустай. Шагнал маягтай юм да. Таны бие сэтгэл хоёр гэдэг чинь биш үү? Маш их хүчийг агуулж идэг байхгүй уг нь бол. За энэ тарны ёсонд одоо сексийн энергийг ашигладаг. Энийг бол одоо барууныхан маш буруугаар ойлгодог. Тантрын ёсыг тантрын секс гэж ойлгодог. За тэгэл одоо тэр Кама Сутра яг уу миний хувьд биш үү? Сексийн эсрэг надаа ямар ч тийм одоо татгалзах юм байхгүй. Тэрийг одоо буруутгах тийм үзэл бол надад байхгүй. Гэхдээ энийг зүгээр л нэг садар самуу юм уу энэ секс төдий гэж ойлгож болохгүй маа. Эн чинь бол одоо маш гүнзгий утга учиртай зүйл юм шүү дээ. Тэгээд маш сайхан зүйл юм уг нь. За ингээд альва зүйлд хүмүүс ер нь хандахдаа мэдэхгүй юмаа шүүмжлэх нь их байдаг. Мэдэхгүй учраас шүүмжилж байгаа байхгүй юу? Тэг мэдэж байсан бол тэгж шүүмжлэхгүй. Тэгээд энэ маш буруу ойлголттой тантрын ёсны тухай ер нь бол баруунд маш буруу ойлголттой. Энийг яг бүхэл системээр нь ингэж хараагүй, яг системээр нь ингэж судлаагүй тийм хүмүүсийн хувьд бол буруу ойлгох нь маш амархан гэж би хэлэх гэсэн. Тэгээ ялангуяа барууныханд энэ одоо ямар ч ил гардаггүй тийм далд нуугдсан тэр эго нь бол одоо маш өндөр эготой. Бүх юмыг шүүмжлэнэ. Тэгээд тэр нь бол одоо маш авга муухаглалд орно. Яа тэгвэл муухаг гэдгээр энд би та бүхнийг юу ч мэдэхгүй тэнэг байхыг хэлээгүй, юу ч ямар ч эрдэм боловсралгүй байхыг хэлээгүй. Та бүхэн бол маш өндөр боловсралтай ингээд маш их зүйлийг мэддэг. Тэгтэл энийг би муухаг гэж нэрлэж байгаа. Тэгээд тэр муухаг байдалтай бүр их тав тухтай ингээд оршоод сурчсан. Юмсын үнэн мөн чанарыг ойлгоогүй тийм байдлыг чинь би муухаг гэж нэрлээд байгаа байхгүй. Тэгээ тэрэндээ бүр ингээд сайхан дасчихсан, тэрэндээ бүр сайхан учраа олцсон. Тэгээд тэрийгэ муухагч гэж мэдэхгүй, гадарлагчгүй, сэжиглэгчгүй тэгээ явж идэг. Энд сайн хүмүүс олон байгаа, энд сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэгтэл энэ юмсын мөн чанарыг ойлгоогүй муухаглал нь итгэхийн аргагүй штэ. Надад тэг санагддаггүй байдаг. За хүмүүст ингээд мэдэхгүй байх муухаглал гэж нэг байдаг. Өөрийгөө мэдж байгаа гэж бодоод байдаг бас нэг муухаглал байгаа. Би бүхнийг мэднэ гэж боддог чинь өөрөө муухаглал юм аа гэж би хэлэх гэсэн. Тэгэхээр бид одоо энэ ертөнцид сайхан энэ амьдарч байгаа ертөнцөө илүү сайхан амьдрах сайхан тааламжтай газар болгоё гэж бодох юм бол бид муухагаа багч гисэн дарж арилгаж байх зайлшгүй шаардлагатай маа. Тийм учраас би тарны ёсыг одоо барууныханд багсаг ингэж зах зухаас нь ярьж тайлбарлаж хэлж өгье гэж зорьсон юм аа. Тэгэхээр эцэст нь хийх дүгнэлт бол мэдхгүй байхаас гарсан алдаа төөх хэртэй гэж үзвэл буруу мэдээд юмыг буруу ойлгосноос гарсан алдаа алд дэлэн байдгийг шүү. За тэгэхээр энд ингээд одоо тарны ёсыг ойлгох гээд энэ хичээлийг сонсож сууж байгаа тийм барууны хүмүүс байгаа бол тэдгээр хүмүүс
надад одоо маш их урам зориг өгч байна гэсэн үг. Надад маш их урам зориг өгж байгаа учраас би энэ хичээлийг заахтаа үнэхээр их баяртай байна. Энэ ертөнцид тантраа хэрэгтэй байна. Хүмүүсийн дунд одоо Бурхны номыг буруугаар ойлгодог, бясалгалыг буруугаар ойлгодог, тарны ёсыг буруугаар ойлгодог. Энэ бүх буруу ойлголтыг арилгахын тулд бид тарны ёсыг судлахаас шүү аргагүй юм аа. Тэгж байж л бид буруу үзлээ арилгана. За ингээд дадлагадаа эргээд ороход энэ тарны шим гэдэг дасгалаар бид хүчтэй уусалтыг мэдэрнэ. За тэгээд гэрлийн шимээр бүр илүү хүчтэй уусалт, тэгээд дуслын шимээр бүр тэрнээс илүү хүчтэй уусалтыг мэдэрхнэ. За ингээд үхлийн үед хэдийгээр хүрээгүй боловч энэ гурван дадлагын төгсгөлд бид ямар ч гэсэн зүрхэн хүртэ онгоолгоод авах нэ. За ингээд үхлийн үеийн уусалтанд хүрээгүй байна гэдгээр юу хэлж байгаа юм бэ гэвэл биднүү сэтгэлийнхаа хамгийн гүнд орж амжаагүй байна гэсэн үг. За тэгвэл одоо яах хэрэгтэй? Одоо яаж биднүүс тэр сэтгэлийнхээ хамгийн гүн рүү орох юм бэ гэхээр л сэтгэлийн аглаг руу орохос өшөө аргагүй болж байгаа. Тэгэхээр бидэнд үүний тулд сэтгэлийн аглаг гэсэн дасгал мөн байгаа. За ингээд сэтгэлийн аглагын дадлагаар бид одоо маш нарийн сэтгэлтэй хүрээд тэр маш нарийн сэтгэлээрээ бид хуусан чанарыг бясалгана. Ингээд бид одоо ариун бус элбийн биеийг олно. Дараа нь тэр нь ариун элбийн бие болж хувирна. За ингээд ариун бус элбийн бие эхлээд салцсан байж ийснэ дараа нь буцаж бидний биеинд ороод тэгээд нэг өдөр бид ариун элбийн биетэй болох нэ. Тэгээд дадлагынхаа хүчээр бид ийм хоёр дахь биетэй болно. Энэ нь яаж ариун болж гарч ирж байна гэхээр тэр үед бид хуусан чанарыг унсан байх учиртай. Ингээ хуусан чанарыг онохдоо зэрэг бид баг гэгэн гэрэл үзнэ. Баг гэгэн гэрэл үзэхдээ зэрэг бидэнд одоо ариун элбийн бие энэ удаа ургана. За ингээ цааш бясалгалаа бид үргэлжлүүлэн дадуусаар байгаад нэг өдөр бидний элбийн бие гэгэн гэрлийн сэтгэл хоёр нэгдэж нэгэн зүйл болохыг бид үзэх болно. За ингээд цаашаага дахиад үргэлжлүүлээд бясалгасаар байгаад бид энэхүү ариун бие сэтгэлийн нэгдлийг зөвхөн бясалгалынхаа үеэр төдийгүй бясалгалын дараач мөн нэгэн адил мэдэрдэг тийм төвшөнд хүрэх юм аа. Энэ нь та гэгэрсэн гэсэн үг юм аа. Гэгэрэлд хүрч байгаа нь тэрэ. Тэгэхээр тэр үед танд бясалгалын үе, бясалгалын дараах үе гэсэн ийм хоёр саланг үе байхгүй болох нь яг адилхан болно гэсэн үг. Таны төгс бие, төгс сэтгэл хоёр тэр үед нэгдэж нэгэн зүйл болно. Энэ хоёр одоо ийм хоёр зүйл биш нэг зүйл болж хувирна гэсэн үг. Ингээд бид чөлөө гэтлхүүд хурж, сэрх үед хүрч байгаа маа. Гэгэрлийн энэ замыг энгийн байдлаар тайлбарлахад ийм байна. Тэгэхдээ одоо энэ тухай бид илүү задалж, тодруулж дараагийн хичээл дээр ярих болно, тайлбарлах болно. За ингээд одоо энэ хүртэл ярихад надад альва нэгэн алдаа эндэл буруу зөрүү зүйл гарсан бол тэр бүхнийг уучлан хүлцээрэй гэж би та бүхнээс хүсмээр байна. Тэгээд би нэг багахан одоо залбирал уншмаар байна. Яагаад гэвэл одоо энэ манай ертөнцийн янз янзын одоо тэнцвэргүй байдлууд зөндөө гарч байгаа. Дайн дажин, байгалийн гамшиг их гарч байгаа учраас тэрэнд зориулж би одоо ингээ сайхан ерөөл хэлье гэж бодож байна. Тэгээд тэгтээ ямар ч юм болж илаа гэсэн санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл бидний мөн чанар чинь өөрөө бид бурхан чанартай юм аа. Өөрийнхөө үнэн мөн чанарт итгэе. Бид тийм ариун бурханлаг чанартай гэдэгт бид итгэх хэрэгтэй. Энэ ертөнцийн зовхыг хүсдэг хүн нэгч байхгүй. Та бид цөмөөрөө ялгаагүй бүгд жаргахыг хүсэж явж байгаа. Тэгэхээр сайхан сэтгэл муу сэтгэл хоёрын аль нь ялах вэ гэвэл сайхан нь үргэлж ялна. Сайн тал нь үргэлж ялагч байдаг. Хүн болгон сайн сайхныг хүсэж байгаа гэж би мэдж байгаа учраас бүх юм сайхан болно гэдэгт би ерөөсөө эргэлздэг.
Зовлон бол зөвхөн төр зурих, харин жаргал бол өөртөөхөө. Яагаад гэвэл болж байгаа муухай бүхэн бидний мөн чанарын эсрэг зүйл байхгүй. Бидний мөн чанартай нийцхээргүй, бидний мөн чанарт тохирохооргүй зүйлнүүд явагдаад байгаа байхгүй. Тэднүүс чинь яаж ч бодсон ялна гэж байхгүй. Яагаад гэвэл биднээс угаасаа ариун мөн чанартай. Баг зургаар ойрын зайд хараад үзэх юм бол сэтгэлээр унаж гутармаар зүйл зөндөө болж байгаа. Хэдий боловч том зургаар нь хараад үзэх юм бол бид үргэлж хөгжөөл дэвшээл яваад байгаа шүү дээ. Энэ хүний одоо амьдралын түүхэнд сүүлийн 3000 жилийн түүхийг харж хахад бид хамаагүй илүү сайжирсан, хамаагүй илүү дэвшсэн. Тэр бол гарцаа байхгүй. Одоо цаашдаа энэс ч илүү сайжирна. Энэ сайн сайхан юм зөндөө болж байгаа гэдэгт би ерөөсөө эргэлздэггүй. Энд чи юм бэ, тэнд ч тэгээд ингээд комплент жаа хэдий боловч болж бүтэж байгаа юм зөндөө байгаа. Яг одоо бид баг саг сорилттой учирч иж магадгүй гэхдээ ирээдүйд гарцаа байхгүй улам илүү дээрдэд байна гэдэгт би эргэлздэггүй. Энэ сорилт бэрхшээл гэдэг чинь л бидний байгалийн мөн чанарт тохирохгүй бидний мөн чанарын эсрэг зүйл учраас байгаль бол үргэлж ялна. Happy. Therefore, happiness is always winner in this earth. Sanji Chudan, Soji Sonam, Sanji Bartadon, Japan, the Hajinsoji, Sunam Chidola, Pacho, Sanji, the Barchi, Sanji, the Dua, the Bay, the Barchi, Sanji, the Dingo, the Dingo, the Church, Sanji, the Dingo, maybe the Adam, the Sanji, the Dingo, Chabani, don't try it on your money, Kongi, the Jungle Home, the Bachi, the Bachipa, the Batome, one, the Pandumi, Patato, Matonshi, Matuan, she's just about to be Sanji Manant, Tambatella, Shang Sarno, Tambatella, Tambatella. За ингээд миний зарим шавнар энэ ертөнц хорвоодлохын төлөө та ингээд залбираад өгөөч гэж надад айлтгал тавьсан учраас би одоо ингээд энэ богинохон залбирлыг уншлаа. За ингээд биднээс бүгдээрээ дороо залбирцгааж байхад ер нь бол цохимжтой. Тэгээ энэ ертөнц сайхан болно гэдэгт би эргэлзэхгүй байна. За ингээд энэ удаагийнхаа хичээлийг үгээр төгсгий. Та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзтлаа. Баяртай.